Гэт бас тийм ээ элсэгч нарыг бүтгэх ажил явагдана. Энээс өмнө амжих уу замун одоо тухайн журамд одоо таны оруулж исэн саналууд юу нэр туссан. За боловсролын байнгын хорооны дэргэд одоо дид ажлын хэсэг үсэд тэр нь боловсролын зээлийн сангийн журмыг одоо байгаагаас нь илүү сайжруулахтай холбоотой нэг ажлын хэсэг нэг одоо өнгөрсөн намар ажиллаад дууссан. Тэгээд яг энд миний хувьд бол нэг 5 зүйл дээр нэлээд анхаарад тэрийг нь байнгын орон гарах тогтоол дээр оруулах гэж ажилласан. За энэ 5 зүйл нь юу байсан бэ гэхээр нэгдүгээрт энэ одоо протез хиймэл хөл хийдэг мэрэгжлийн хүмүүс чинь гадаадад бол доотлон 4 жил, дээдлэн 8 жил сурж байгаа байхгүй. Энэ хүмүүсийг бэлтгэх энэ одоо ажил бүр орхигдоод одоо сүүлийн 20-30 жил болсон учраас Монголд маш олон хүмүүс одоо энэ хиймэл хөлийг хиймэл гар хөл хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл жил болгон бид нар сахар болон гэмтлээс ч юм уу болоод хөл гараа тайруулж идэг. Гэтэл нөгөө хөлөө хийдэг газар нь мэрэгжлийн хүн байхгүй учраас маш их эвдрэл гэмтрэл бий болдог гэсэн. Энэ нь нөгөө хүнд өөрөөс нь төл эдийн засгийн хувьд асар хохиролтой. За тэгвэл энэ мэрэгчлэнүүдийг эрэлттэй мэрэгжил буюу нөгөө боловсролын зээлийн сангийн дэмжлэгээр гадаадад сургах тэр жагсаалтанд оруулъя гэдэг ийм саналыг оруулсан. За энэ бол орсон байх хэвээр. Одоо саналаа өгөөд байнгын орноос гарах тогтоолд нь орсон байгаа нэгдэх ажил нь. За хоёр дахь нь бол юу байсан бэ гэхээр одоо энэ хил засалж, хөдөлгөөн засалж, ахуй засалж гэдэг мэрэгчлүүд байна да тий. Одоо өөрөөр хэлбэл хүнд гэмтэл авсан бэрцэн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажилдаг. Энэ мэрэгчлэр одоо 18-9 настай жоохон хүүхдүүд бол сонгох магадлал их бага байгаа даа гэсэн. Тэгэхээр Монголд энэ мэрэгчлэн дутагдaltaй байгаа учраас хүн ямар нэгэн асуудлаас болоод бэрхшээлтэй болоод гэмтээ дараа нь хайчих уу, яаж эргэж би өөрийгөө босгож авч нийгэмд амьдрахаа гэдэг тэр гүүрэн олсон одоо тэр үйлчлэгээ дутагдаад байгаа байхгүй. Тэгэхээр хэдийгээр бид нар бодлогын хувьд имлэг дээр ч юм уу тий одоо осолд орсны дараа хайчих уу гэдэг асуудлыг ингээд асуулт тавихад тэр үйлчлэгээ байхгүй байгаа. Өөрөөр хүн дутагдaltaй. Тэгэхээр энэ мэрэгчлэлээр одоо 2 дахь удаагаас хорилцож байгаа хүмүүсийг дэмжиж өгөөч гэж байгаа. За яагаад 2 дахь удаагаас хорилцож байгаа хүмүүс гэж байгаа вэ гэхээр явж нөгөө хүүхдээ асардаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ээж аавд ч юм уу те тэр хүмүүс энэ зовлон ойлгодог хүмүүс энэ мэрэгчлэр сурах боломжтой байгаа. Гэтэл өөрсдөө эдийн засгийн хувьд боломж болцоо бага байхад дахиад тэрийг сургах гэхээр аягүй хэцүү. Тэгэхээр энэ мэрэгчлийг сургахад одоо энэ боловсролын зээлийн сангаас дэмжлэг үзүүлээч гэдэг ийм саналаас оруулсан байгаа. Энэ бас өмнө нь 18 нас гэдэг байсан бол тэр нас нь өөрчлөгдөд 2 дахь удаага байхаар болсон байт гэсэн үг. За 3 дахь нэг санал нь яг одоо суралцж байгаа ээжүүд байгаа. Яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй нэг 20 орчим ээжийн асуудал яригдчихэж байгаа. Энэ хүмүүсийн төлбөрийг 3 жилийн өмнө боловсролын одоо сайд одоо байхдаа бид нар ингээд дэмжээ гэж сургахтаа тэгсэн мөртлөө сүүлийн 2-3 жил тодорхойг болсон байгаа даа. Гэтэл нөгөө ээжүүд манай сургуулиас сурч л байгаа төгсөөгүй төлбөрийн асуудалтай байгаа байхгүй. Тэгэхээр энийг шийдэж өгөөч гэдэг ийм хүсэл тавьсан байгаа. Тэгээ энийг боловсролын яамнаас бол ямар нэгэн гарц гаргалгааг болоо шийдэ гэсэн асуулт байгаа. За бас нэг санал одоо дөрөв дэх нь ярих чинь тийм дөрөв дэх нь юу байсан бэ гэхээр боловсролын зээлийн сан гэлтгүй ер нь юу юм бэлээ. Одоо ч үл ийм байгаа. Дохионы хэлээр л ойлголцдог нэг хүүхдээ байна л да их сургууль сурдаг. Гэтэл 4 жил төгсгийнхаа өмнө юу ч ойлгоогүй байгаа байхгүй. Диплом ажлаа бичих гэсэн ч юу ч ойлгоогүй. Яг бол дээд сургуульд нь одоо тэр дохионы орчуулагч байхгүй. Тэгэхээр тэр хүүхэд ингээд 4 жил сургууль сурсан мөртлөө би юу сурсангүй асуудалтай байна гэж байна. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн дэмжлэгийн тогтолцоо байлгаж өгөөч гэдэг ийм асуудал ярьсан. Гэтэл энэ нь нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүн эрхийн хууль руугаа яваад орохоор засаг даргаас одоо хорон нутгийн удирдлага шийднэ гэсэн ийм зүйл заалт байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө бас хэрэгжиггүй юм билээ. Тэгэхээр энийг боловсролын зээлийн сангийн асуудлыг хөөцөлдөж явж байгаад олж мэдэд одоо бид нар засаг дарга буюу орон нутгийн удирдлагаар ажиллахаар болоод байгаа. Гэхдээ мөн энэ ажлын хэсгээр нь саналаа оруулж ингэж тавьсан байгаа. За хамгийн чухал бас нэг зүйл бол боловсролын зээлийн сан өөрөө мэдээлэл нь ингээд зургийн хэлбэрээр те ер нь боловсролын зээлийн сан гэлтэхгүй ер нь одоо энэ төрийн үйл ажиллагаад мэдээлэл ингээд зургийн хэлбэр тавьчихдаг. Зургийн хэлбэртэй зүйл нь харааны бэрхшээлтэй хүмүүсийн утсан дээр уншдаг програм дээр уншигддаг байхгүй юу? Тэгэхээр зөвхөн PDF хэлбэртэй байвал тэр програм нь ингээд уншиж өгдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол мэдээлэл аль болохоор PDF хэлбэрээр олон нийтэд ил тод ойлгомжтой ямар хүн яаж сурахын гэдэг үйл ажиллагаанд дараалттай байх талаар буюу мэдээллийн ил тод байдал хүрдэмжийн талаар санал өгсөн байгаа. Тийм нээлттэй болгох ёстой гэсэн байгаа. Энэ бол сайжирж байгаа гэж одоо ойлгож байгаа. За тэгээ мэдээж бусад яг энэ бол миний өөрийн яг одоо хэлсэн нөгөө асуудлууд байгаа байхгүй. Бусад гишүүдийн хувьд бол хамгийн чухал зүйл бол хэрэг зээлээр сурсан бол эргэн төлөх ёстой. Энэ нь өөрөө зээлийн мэдээллийн сандаа бүртгэл үүсгэх ёстой. Энэ чинь өөрөө татвар төлөгчдийн мөнгө учраас гэдэг санал дээр бол би маш их одоо санал нэгтээсэн. Тэгэхээр энэ асуудлууд маань бас яригадаад Монгол банкнд зээлийн мэдээллийн сан дээр тэр мэдээлэл нь орж байгаа
гэж одоо эхэлж байгаа гэж бол ерөөхдөө ойлгосон. Тэгэхээр одоо бид нар юу хүлээх ёстой гэхээр хүүхдүүд өөрийнх нь одоо тэр суралцж байгаа мэрэгжил Монгол Улсын эрэлт хэрэгцээтэй гэдэг рүү орж ийн үгүй гэдгийг харах хэрэгтэй. За мөн боловсролын зэлийн сангийн мэдээллүүд нь хүртээмжтэй байна уу, ил тод байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Хэрэг асуудал байвал эргээд бид нар энэ хэрэгжилтийг хангуулахын хувьд эргэж хяналт авч ажиллана гэсэн. Гадагшаа яваад зээлээ төлөхгүй, гадагшаагаа яваад бүр сургаггүй болсон хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс төр хамгийн их зээлийн хэмжээ яригдчихэж байгаа. Тэгээд мэдээллийг Монгол банкны харж ихсаалтанд оруулахаас өөрөөр нь яг ямар арга хийж байгаа? Өөрсдөө нь хувь одоо холбогдох хаяг мэдээлэлэр нь одоо мэдээлэл өгж байгаа гэж асууж байгаа. За ер нь бол одоо гадаадд сурж байгаа хүүхдүүдийн мэдээллийг гадаад хэргийн яамтай холбоотойгоор цуглуулдаг юм билээ. Тэр мэдээллийн урсгал нь манад бас их хүртээмжгүй те бүрхэг юм болов уу гэж одоо ойлгосон. За би нэг саналыг өгөөд тэр маань дэмжигдэж одоо яг тэр тодорхой шийдэл би сонсоогүй дууссан. Тэр нь юу вэ гэхээр жишээлбэл би өөрөө тэтгэлгийн одоо сан зохицуулдаг гэсэн хүн. Тэгэхээр хүн ингээд тэтгэлэг байна уу, зээл байна уу, ерөөхдөө энэ эдийн засгийн дэмжлэгийг авч аваад буцаагаад хүн өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Тэр хариуцлагыг тодорхой оноотой ч юм уу, тодорхой мөнгөний системтэй байх хэрэгтэй байна тий. Энэ жил би ийм юм одоо сурсан зүйлээ биелүүллээ, ингэж зорилготой хүрлээ. Энэ нь миний хувьд инглээ. Тэгэхээр дараа жилийн тэтгэлгээ авахын тулд, сонгохын тулд энийг үзүүлдэг ийм тогтолцоо оруулаач гэдэг саналыг бол зөндөө олоодаа ярьж ирсэн. Энэний тулд өөрийнхөө одоо өмнө хийжсэн туршлагаа бас танилцуулж ирсэн шүү дээ. Гэхдээ энэ дээр бид нар ингээр боллоо, энэ тогтол руу орохоор эсвэл манайх ингээр боллоо гэдэг хариугаа бол сонсог байгаа. Тэр ер нь бол цаашдаа ийм л байх хэвээр. Тэгэхгүй бол ингээл нэг хэсэг хүмүүст илүү мэдээлэлтэй аваад сураад тусдаг, эргээд хариуцлага байхгүй болчиход байгаа байхгүй. Тийм. За баярлалаа.